би хүн хуваагдах эмгэг гэдэг. Одоо хүмүүс айгүй сүүлийн үед альтер эго гэлтэй өөрхөө одоо нэг хүний дотор 2 3 хүн ингээ оршдог талаар ингээ яриад байдаг. Яг нь энэ бол яг ангаах одоо сэтгцийн эмгэг талаас бол ийм өвчин бол байдаг. Би хүн хуваагдах эмгэг гэд англиар болохоор multiple personality disorder гэд байдаг. Гэхдээ миний өнөөдрийн ярих юм бол яг энэ өвчний талаар биш. Ер нь өөрхөө дотор дахиад нэг юм эго дахиад нэг дүрийг бүтээж өөрийгөө шаварнаас хүн гаргах хэвээр байд юм байна гэдэг талаар ярих чаа. Тэгэхээр одоо хамгийн энгийн жишээ авах юм бол одоо сакс үздэг хүмүүс бол мэднэ. Kobe Bryant өөрийгөө те Black Mamba гэд одоо ингээд нэг тийм дүрээ гаргаж ирдэг те. Одоо эго гэх юм уу дүр гэх юм уу нэг юм хүнээ. Тэр хүн нь бол яг шатрун имийг дуустал нь явдаг, өдөрт 3 бэлтгэл хийж чаддаг, хожихын төлөө улаардаг, тоглолтын цаг дуусах хүртэл эцээ те бүхнээ шахаад хийж чаддаг тэр юм сэтгүүтэй нэг дүр гаргаж ирж байгаа. За тэрэн шиг ер нь ингээд нэг өөрсдөө эрс өөрчилсөн хүмүүсийг хараад тахаар дандаа нэг ийм байдлаар гарч ирсэн байдаг. За тэгээд одоо миний шүтэж явдаг гэх юм уу биширч явдаг тийм хүн байгаа. Тэр нь болохоор Дэвид Гоггинс гэх хүн байдаг. Битсэн ном нь Can't Hurt Me гэдэг ном байдаг. Гэхдээ би тэрийг уншиж байгаагүй. Зүгээр нөгөө Unlock гэх подкастны югаар ингээд сонсч байсан. Яг нь ер нь бол рилүүдийн үзээд орсон подкастуудыг ингээд сонсоо явахаар тэр хүн айгүй бодит юм ярьж байгаа. Тэр хүн бол яг ингээд metacognition буюу өөрийнхөө бодлыг анзаарах одоо хүн өөрийгөө бодож байгааг анзаарахыг metacognition гэдэг аахгүй. Тэрийг бүр ингээд тултал нь хийхгүй заяа. Тэгээд тэр хүн яасан бэ гэсэн чинь ерхэд бол ингээд нэг амар таргалцсан тий. Тэгээд ингээд юмд анхаарал нугасаа төвлөрч чаддгүй. Тэгээд юу лээ хадуурист тус багталттай гэдэг юм нэг баахан юм ер нь асуудалтай. Тэгээд нэг юм өсөж байгаа орчин юм аягүй хэцүү байсан ч гэсэн өөрийгөө ингээд дайчаа шахаад тураад тэгээд бүр Америкийн усан цэрэг Нави гэд тий. Нави силийн бүр юм бэлтгэлд ороод тэндээ бүр юм одоо тий тушаал мушаал ихэ ингээ явсан ийм хүн байна. Тэгээд энэ хүн бол өөрийнхөө нөгөө одоо тэр хязгаарыг давсан өөрийгөө ингээд бүр дайчлаад өөрийгөө дийлцэн ялаа дийлцэн юм хүн тархин одоо бодол нь яаж ажилтдаг талаар ингээд ярьж байгаа. Тэгээд тэр хүн юу ярьдаг вэ гэхээр хамгийн чухал нэг юм ин л таад хуваалцъя. Тэрний юу гэхээр хүн одоо өөрийгөө яаж өөрчлөгдөхийг бүр ингээд маш сайн мэддэг гэж байна. Жишээ нь би одоо ингээд турмаар авал надад хин нэг ингээд турах зөвлөгөө хилээ нэмэргүй те би яаж турахаа бүр маш сайн мэдчихэж байгаа. Калори багасгах, тасал хөдөлгөөн хийн, бүр ингийн лог горч ингээ явал чадна. Гэтэл хүн хизээ яг хийд юм бэ гэхээр тухайн хүн өөрөө шийдсэн үед хийдэг. Буюу одоо жишээ нь би та хэдийг одоо бичлэг үзэж та хэд ингээ шууд өөрчлөгдөөд маргааш юм болоорой гэж өөрчилж чадахгүй. Та хэд өөртөө шууд чадна. Яг үзэж байгаа та чи өөрөө шууд ингээ чадна. Тэр чадах хүнийг яг ийм унтраалах шиг асаах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр энэ хүний жишээ юу ярьдаг вэ гэхээр өөрөө нөгөө нэг ингээл амар тарган те түрүүн хоол иддэг залхуу нэг ийм селф нь байгаа шүү дээ те дүрэн байгаа өөрт нь яг одоо байгаа. Тэгтэл тэр хүн яаж тэрийг давсан бэ гэхээр өөрөөсөө яг одоо байгаа өөрөөсөө илүү өөр хин нэг төсөөлж байгаад тэр хүнийгээ би болчлоо гэж давсан гэсэн. Тэгэхээр тэр нь яаж давсан бэ гэхээр яах нь би одоо ирээдүйн өөрийгөө ингээд төсөөлөх нь шүү дээ. Мундаг, цаг баримталдаг, хариуцлагатай юмаа эхлүүлсэн бол дуусгадаг, хүнд ингээ апдейт өгөөд те ингэсэн тэгсэн гээд ингээ юмаа тогтмол ярьж хуваалцдаг, ажлыг ажил хэрэг болгож ингээ авч явдаг, өөртөө цаг гаргаад ингээ дасгал хөдөлгөөн хийдэг, хэцүү зүйлсийг хийж яана гэдэг маань сурах процессоо гэдгийг ойлгоод ингээ хэцүү зүйлтэй зууралдаг гэдэг ч юм уу. Би нэг тийм дүр одоо жишээ нь өөртөө бүтээгээд тэрийгээ би өөрөө болчлоо гэж бодоод тэр дүр маань яг одоогийн нөхцөлтөөс бол юу хийх вэ гэж бодоод үйлдэлүүдийг хийн гэсэн. Тэгээ одоо би бас юм жоо сүнслэг юмд итгэдэг л те. Жишээ нь бид нар одоо ингээ бүгдээрээ сүнсэн бие махбод байгаа те. Сүнсэн бие махбод маань одоо ямар нэгэн байдлаар ингээ нэг юм дүр гаргаад одоо орчиж штэ. Одоо жишээ нь би ингээ хүүхэд ахуй наснасаа өссөн орчин. За тэгэл одоо ингээ надад тулгарсан амьдралын үйл явдлуудаас өнөөдрийн би ингээ бүтэж байгаа. Тэгэл яг одоо энэ камерын өмнө ярьж байгаа юм яг одоо ярьж байгаа би яг би жинхэнэ би юм уу эсвэл зүгээр нэг юм те дүр гаргаж ирээд би ингээд энэ жүжиглээд айгу ухаантай ярьж гинөө гэдэг бол ингээд өөр ойлголт гэсэн үг. Тэгээ яг одоо ярьж байгаа би бол яг би өөрөө гэсэн үг. Яг миний сүнс ингээ ярьж байгаа гэсэн үг. Яг энэ
flow state-д ороод ямар нэгэн скрипт ямар нэгэн бэлдэхгүй ингээд ярьж байгаа гэсэн. Тэгээд энэ хүн маань яг юу ярихыг хүсэж байгаа вэ гэхээр ерөөдөө хүн хамгийн түрүүнд энэ нэг metacognition буюу яг тэр өөрийнхөө бодлыг өөрөө их анцаар сурах хэрэгтэй хүн. Би яг юу бодоод байна, ямар үед одоо ямар хариу урвал үзүүлээд байна гэдгээ бодох, харах хэрэгтэй. Тэрийг харсны дараа миний бодолж байгаа нэг ийм юм руу яваад байна да гэдэг. Ягаад энийгээ бодох нь чухал вэ гэхээр жишээ нь одоо ингээд би амар юм тоглоом тоглох туртай те видеого юм тоглох туртай байсан. Тэнгүүт ингээл бодлоо ингээ анзаархаар те нэг тоглож ингэчээ гэл. Яг тэрний цаатлыг харахаар зүгээр хэцүү юмнаас цухтаад амархан юм тэр тоглоомноос амархан тэр допамин кафе авах гад ингээ тоглоод байгаа хөөхгүй те цухтаад. Тэрийг хүн ингээ анзаарч эхэлж ээж дараа нь тэрэндээ тулгуурласан одоо нөгөө шийдлийг гаргаж авч өөрчлөгдөж эхэлт юм байна. Тэгээд ерөөхдөө яг энэ metacognition гэдэг зүйлийг яаж хөгжүүлэх вэ гэд надаас асуух юм бол би хүмүүст юу зөвлөх вэ гэвэл бяцлал хийгээд үзээрэй, өдрийн тэмдэглэл ингээд тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Зарим хүмүүс терапид яваад те хүнтэй ярилцаа би ингэж бодсдгээд байгаа юм байна. Миний тарих ингэж ажиллаад байгаа юм байна. Эсвэл одоо те түргэн уртаа хүн гэж байдаг ш те. Жишээ би түргэн уртаа байсан байхгүй юу? Яг хаяа бүр амар явал ингээд уур гардаг. Тэгтээ машин барьж байхдаа ялангуяа амар түргэн уртаа байсан. Тэнгүүд тэрийг яаж ингэж анзаарсан бэ гэхээр яг би яагаа уурлаад байгаа юм те. Яг одоо бүр ингээд өөрийгөө юм байцаалт хийгээд гэх юм уу энэ тотгошоо өнгөөгөөд тэгж харж ийж одоо юу гэх юм за би ийм үед ууралт юм нэ. Тэгээд дахиад яг тэр түргэн уур нь ингээд гарах гад ирээд мэдрэмжийн төрөл яг өөрөө зогсоогоод яг л би чи өөрөө бодлоо удиртаад байгаа шүү дээ. Тэрнээс шууд ингээд автомат гэл ингээд ямар нэгэн шүүлтүрг ингээ гарч болохгүй. Тэгэхээр насанд хүрхийн хэрээр яг энэ metacognition гэдэг буюу яг энэ өөрийнхөө бодлыг өөрөө анзаарна гэдэг маань айгүй чухал юм байна л гэдгийг ер нь олж мэдсэн. Тэгээд энэ байгаа цагт хүн өөрийгөө хүснээрээ өөрчилж болно. Хүссэн одоо тэр дүрээрээ өөрийгөө өөрчилж болно гэсэн. За мэдээж бүр амар ингээл одоо юу гэх шууд мэдээж өөрчлөгдөхгүй. Тэр чинь юу вэ гэхээр одоо жишээ нь би цаг барьдгүй байжгаад цаг барьдаг хүний дүр төсөөлөх юм бол тэр цаг барьдаг одоо хүнийхээ дүрээр байна гэж бодоод би яг цаг барайл юм баримтлал хийгээд байна гэсэн үгтэй оролдоод би цаг барьдаг юм чи хийнэ гэдэг. Тэр чинь яг хөө мэдээж дунд нь ингээ алдаж болно, онж болно. Гэхдээ 100 удаа хийсний би нэг 20 дээр нь алдаа 80 дээр нь хийлэхэд би цаг баримталдаг төрлийн хүн болчихж байгаа юм. Сүүлдээ энэ нь надаас эхэндээ айгүй их юм одоо оюуны төвлөрөл эсвэл одоо нэг юм чармайлт шаарддаг байсан бол явандаа тэр маань яг юм юу болоод чөлөөтэй хийгддэг зүйл болоод одоо бүр нөгөө далд хомсор цуугаад шууд автоматар ингээд хийгдээ явчихна гэсэн. Цаг барих нь одоо энгийн гэсэн үгтэй арай бага энерги зарцуулаад би хийдэг болно гэсэн. Тэгэхээр өнөөдрийн ярихыг хүссэн зүйл бол энэ байна. Тэгээ би өөрөө ч гэсэн ийм юм ингээд мэдээд ярьж байгаа ч гэсэн өөрөө бас ингээ хаяа халтраад одоо унаад хуучин тэр одоо суг гэх юм уу өмнөх төрлөг ордог тий одоо тарган байсан хариуцлагаас цогтдаг байсан хэцүү юмтай ингээ нүүт тулж чаддгүй байсан тий ямар нэг юм ингээ болох юм бол шууд ингээ бүх ингээ юм хаагаа дуугу болчдөг гэдэг ч юм уу тий victim буюу юм хохирогчийн дүр тоглолтон гэдэг. Тиймэрхүү юмнууд аюух хуучин дүрээсээ ингээд анзаараад одоо тэрийг ингээ өөрчлөөд явж байна гэсэн. Тэгэхээр хүн болгон бол ингээд өөрчлөгдөх боломжтой. Тэгээд за энийг дуустал сонссон бол цаг гаргаад сонсон баярлалаа. Ямар ч тач би ингээд 30 өдрийн чаленж хийж байгаа. Өнөөдөр 4 өдрийнхөө бичлэгээр бол нэг ийм зүйл ярья гэж бодлоо. Тэгээд энэ channel-тай маань хамт байгаарай. Та subscribe дараа лайк дарах юм бол айгүй намайг дэмжиж байгаа дэмжлэг болно шүү. Тэгээд subscribe лайк дарж байгаа хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэгээд хэрэгтэй хүнд нь бас энэ хуваалцаад өгөөрэй гэж та бүхнээс тус өгсөе. Туслаарай. За